сонсогчноо та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Намайг Бацангалын Дэлгэр Жаргал гэдэг эрүүл мэндийн салбарт 16 жилдээ ажиллаж байгаа. Анагаах ухааны магистр, нүүр амны ажил тэргүүлэх зэрэгтэй ийм нэгэн бизнес эрхлэгч эмэгтэй төсгүй хүн байна. За Транскапитал банк улс санхүүгийн байгууллага нь Төв Азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөрийг анх Монгол улстай бол нэвтрүүлсэн. Ийм ч учраас өнөөдрийн арга хэмжээнд оролцож туйл их баяртай байгаа. За энэ сургалт семинарт оролцсноороо бизнес эрхлэгч эмэгтэй миний хувьд бол маш их зүйлийг бол суралцлаа. Өнөөдөр бизнес эрхлэж байгаа эмэгтэй оролцогч нараасаа суралцах, харилцан төвчлөө солилцох тийм ээ. Маш олон зүйлүүдийг бол өнөөдрийн сургалтанд сууснараа өөр өгөөжтэй сургалтыг авлаа гэж бас миний хувьд бол үзэж байгаа. Би Чингүн налах хөтөд компани гүйсэн байгуулагч Бүрэл Тогоо байна. За би болохоор налах дүүрэг энергитэй ус гэсэн цэвэрсний үйлдвэрлэл эрхэлдэг. Энэ бизнес маань болохоор жил гаруй хугацаатай үргэлжлэж байгаа. Энэ цэвэрсэндээ би олон төрлийн эмийн ургамал, аршаа усны мэдээллийг шингээж энергитэй ус нэртэйгээр үйлчилж байгаа. Тэгэхээр өнөөдрийн үйл ажиллагаанд бол бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийг дэмжсэн оюунд нь хөрөг оруулалт хийсэн маш сайхан үйл ажиллагаа болж байгаа. ED центрийнхаа хамт олондоо үнэхээр баярлалаа. Сайн байцгаана уу, намайг Бүрмаа гэдэг. Хуваараа номын төлөөр ажилладаг 10-аад жил ажиллаж байна. Транскапиталаас 2019 оноос хойш зээл авч үйлчлүүлж ирсэн. Транскапиталын хувьд зээл өгөө зогсохгүй зээлийн зарцуулалт дээр санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс гадна санхүүг яаж зарцуулах вэ? Авсан зээлээ хэрхэн үр бүтээлтэй зарцуулах вэ гэсэн сэдвээр ерөнхийдөө ойр орхон сургалт хийж харилцагч нараа дэмжиж ажилладаг хүн их таалагдав.